Сайн байна уу? Дүүрэнд хараад байна. Маш энгийн хөөрхөн аргаар хайртай хүнээсээ гэрлэг санал одоо хурдан ахуулах тийм зан үйл зааж өгье. За энэ зан үйлд маань давс бол далайн байгалийн гаралтай давс байх хэрэгтэй. Тэгээд кофе, зүгийн баал, ягаан өнгийн лаа. Тэгээд лавын навчин дээр өөрийнхөө нэрийг хичээд гэрлэг санал авахыг хүсэж байна гэж лаврын навчин дээр биччихнэ. За тэгээд энэ чинь давсан дээрээ кофе гоёгээд өгнө. Ямар ч кофе байж болно. Ягаан өнгийн лаанда лаврынхаа навчийг ийм олсон мууцсаар ороод өгнө. Эвтэйхэн уухгүй бол лаврын навч ч өөрөө юу байгаа учраас хатаас хэлбэртэй байгаа учраас уурах боломжтой. Эвтэйхэн яхаад игдэг. Би жоохон хатуу лаврын навч сонгосон байна. Бас дээрэс нь ямар ч хугарч гэмтээгүй лаврын навч сонгол зүгээр гэдэг шүү. Ягаалаагаас одоо зүгийн балын энэ дээр асаа. Энэ зан үйлийг хайрын зан үйлийг 5 өдөр хийдэг байгаа. 5 дахь өрөөс хар гарсан үед энэ зан үйлийг хийгээрэй. Тэгээд үнэхээр чин сэтгэлээсээ итгэж хийх ёстой шүү. Эргэлзэж байвал битгий хийгээрэй. Тэгээд танд амжилт хүсье. Баяр таа.